сэтгүүлчин биед бол халдаагүй. Тэр бол бодит бичлэгээрээ байгаа. Та хөрөнгөтэй юм шүү. Их хурлын гишүүн гингүүд нэр хүнд чи бүр илүү нөгөө нэг сенсацлж явдаг юм байна. Диплом хуурамч уу үнэн үү? Надад худлаа юм байх. Яг нэг үнийг хэл хөрөнгөний байсан л да. Яг хөө миний одоо яг энэ хүчийг арчилсан намдаа ингэж хүч болгож оруулах гэж гандумсаад намайг өрсөн бахаар гэж би боддог. Та хэдэн хүүхэдтэй? 2. Бизнес байна уу? Баггүй. 2028 онд улсын хурл дэвшгүй та нэр дэвшгүй. Би 1000 боловсролын салбар ярихад надтай нийлж байгаа байхгүй ш. Стратеги ярилцлагын ээлж тугаарыг хүлээн авч үзэж байгаа үзэгч та бүхэндээ баярлалаа. За манай ярилцлага өнөөдөр Монгол Улсын төрийн ордон 108 тотоос та бүхэнд бэлтгэгдэн хүрч байна. Энэ удаагийн стратеги ярилцлагын маань зочноор Улсын хурлын гишүүн Мөнх Туяа урагдан ажиллаж байна. Урилгын маань хүлээж авсанд баярлалаа. Та бүхэндээ бас баярлалаа. Цахим орчин та бол нэлээд идэвхтэй байр суурьаа илэрхийлдэг юм хүн. За тантай холбоотой нэлээд дуйлан шуугантай мэдээлэл цахим орчинд үнэн худлын дэнсгүйгээр явж исэн л да. Тийм учраас энэ тал дээр бас таны байр суурийг сонсъё гэж бодоод ер нь ямар бодолтой явдаг одоо их хурлын гишүүн бэ гэдгийг сонирхолтой санагдаад таныг ярилцлаганд урьсан. Тэгэхээр хамгийн эхний сэдв бол сүүлийн одоо анхаарал татсан дуйланаас эхлэе гэж бодож байна. Диплом хуурамч уу үнэн үү? Үнэн. Одоо 94 95 оны үед чинь хуурамч диплом гэж байгаагүй шүү дээ. 94 оны багшийн коллежийн дипломууд бол бүгдээрээ яг нэг дараалтаар нэг хүн бичсэн ийм диплом байдаг. Тэгээд би бас ангийнхныхаа дипломоо явуулаарэ. Би бас хүмүүст бодит үннийг харуулъя гэдэг ингээд найзуудаасаа хүртэл дипломных нь хуулбарыг юуг ингээд зургийг даруулаад авчихсан. Тэгээд сая түрүүн бас би танд харуулж ирсэн те энэ ингээд бичлэг нь адилхан байгаа үстэй гэдэг энэ бичсэн хүн нэг хүн бичсэн. За 1994 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн шийдвэрээр бага ангийн багш мэргэжлийн хэрмийг зөвшөөрч энэхүү дипломыг олох гэсэн байна тий. Энэ үед бол хуурамч диплом байгаагүй болохоор ангийн нөгөө нэг ингэдэг штэ. Дипломгүй монтажгүй дипломтой хүмүүс байдаг гэдэг байгаа. Тэгэхээр би бол монтажтай дипломтой ангийн хүүхдүүдтэй ангийн багш амьд байгаа. Тэгэхээр бол надад худлаа юм байхгүй. Яг нөгөө нэг боловсролын салбарын асуудал ярангуул намайг одоо муухай харагдуулах гал ингэж байгаа. Тэрнээс энэ дипломоор би 23 жил багшилсан 6 удаа мэргэжлийн хэлтийн шалгалтаар орсон диплом. Тэгэхээр энэ хуурамч байх ямар ч боломжгүй. Хуурамч гэх мэдээллийг ямар шалтгаан нөхцлөөр гаргасан байх вэ? Та тэгэхээр дайсантай гэсэн үг. Дайсан байгаа шүү дээ мэдээж. За энэ хуурамч гэхэд хаашаа би 94 онд төрөөд тэгээд нэг жил чөлөө авсан. Тэгээд дараа жил нь очиж дипломоо авч ирсэн. Тухайн үеийн нөгөө нэг шалгалтын дээр унангууд төгсөгдгүй байсан шүү дээ. Бидний үрч айгүй чанга байсан. Тэгээд нэг хүүхдтэй хүн чинь тэгээд нэг шалгалтын дээр бүдрээ дараа жил нь очиж диплом авсан. Тэрийг маань олоо сэвэдсэн юм билээ. Нэг хуурамч мэдээлэл нь ч юу ах вэ? Ер нь бодит үнэ л тэр. 22 онд ээжигээ алдсан 4 өнчөө хүүхдийг орон байртай болгосон. Болгосон чимшиг, болгоогүй чимшиг. Тэгээ өөрөө тэрэн дээрээ та нэг цахим орчинд шууд бичлэг хийчихсэн байсан. Нийтдээ миний олж мэдсэн мэдээлэлээр бол 80 сая төгрөг цугларсны 25 саяыг нь та багш нарын тэмцээн уралдаан спорт наадамд зориулчихсан. Тэгээд анх одоо энэ хандивын аяныг эхлүүлэхээсээ тийс өөр зарцуулалт хийцэн гэдэг дээр л олон нийт нэлийн шүүмжлэлтэй хандсан болов. Тэгээ энэ өнчин 4 хүүхэд одоо байрандаа байна уу? Тэр 4 хүүхэдтэй харилцаа хандлагын асуудал ямар байгаа вэ? Таныг бол би яг нэг үнийг хэлэхэд шууд бичлэг дээр бол та нэлээд төрөмгий байсан л да. За энэ нөгөө би гав ганцаараа тэр 4 хүүхдийг олж авчраад ингээл байрлуулаад бүх юм одоо зохицуулахгүй шүү дээ. Энэ чи багш нарын баг миний одоо эргэн тойронд байдаг багш нар хамт явъя. Багшаа ингээд 4 хүүхдийг байртаа болгоё гэж цуг эхлүүлсэн. Тэгээд явж байгаад тэр тухайн үед нэг багш нарын тэмцээн болж таарад. Тэгээд тэр Идэр Жавхлан гэдэг нэг залуу намайг сэвэдсэн шүү дээ. Тэр Идэр Жавхлан манай одоо тэр Мөнхбаатар багш хоёр тэр мөнгнөөс аваад тэгээд нөгөө юуных нь мөнгө орж ирэнгүүт хийсэн буцаагаад тэр 25 сая. Тэр бол ямар ч асуудалгүй тухайн үед богинохоо хугацаанд аваад буцаагаад хийцэн баггүй. Тэгээд тухайн тэр байрыг Идэр Жавхлан гэдэг одоо тэр залуугийн төрсөн дүүгийн байрыг л худалдаж авсан. За 76 сая төгрөг цуглаад 76 сая дээр би өөрөө 24 саяыг нэмж 100 болгосон. Яагаад тэгэхээр нөгөө чи өдөр шөнөгөө сүлдээ дүүн мөнгө нэг аргагүй л тэр байраа зарсан мөнгө нэг нь аргагүй. Би 20 хэдэн сая гаргаж бас тийм боломжтой тэр бомтон биш шүү дээ. Жирийн багш.
Тэгээ яг хуу энэ тэндээс хүн энэ болохоор зээлж энэ тэндээс ягаад одоо нэр хүндэл бас хөрхий бодож байгаа шүү дээ. Намайг идцэн гэж бодоод байгаа хгүй тэр мөнгийг. Гэтэл би өөрөөсөө гаргаж өгсөн байхгүй 20 хэдэн сая төгрөг. Багш хүн гэхэд 24 сая төгрөгийг бэлнээр гаргаж өгнө гэхэд та хөрөнгөтэй юм шүү. Үгүй харин би дүүнэр мөнрөөсөө зээлээд аваад өгсөн байхгүй. Тэгээ тухайн үеийн нөгөө амар хил ам яваад тэгээ одоо нөгөө нэг их хурлын гишүүн гингүүд нэр хүнд чи бүр илүү нөгөө нэг сенсацлж явдаг юм байна. Зүгээр гудамжинд багшаа игээд тэмцлээ игээ явж исэн бол намайг бас тэгтэл амар юу хайруулын таван дээр тавихгүй байх л та. Тэгээд яг хуу нэгэнт би төрийн хүн болсон учраас нэр төрөө хамгаалах нь миний бас өөрийн үүрэг шүү дээ. Тийм учраас хил амыг дарахын тулд дүүнэр мөнөр найз нөхдөсөө мөнгө зээлээд тэрийг өгцөө. Одоо би өөртөө яваа. Тэгээ би өөртөө яваа. Зээлээ төлөөгүй аа. Төлөөгүй боломжгүй байна. Одоо яг 20 хэдэн сая бөө өгөх над боломж байхгүй. Сүүл яагаад багш нарыг өдөн төрхраад байсан бэ? Бас л цахим орчинд таны мэдээллүүд тавигдсан. Таны нэг туслах сэтгүүлчийн биед хүртэл халдсан. Тэр нөгөө сая байхгүй сая намар 8 сарын 19-нд тухай боловсролын яамн дээр нөгөө цалин ус нэмүүлэх асуудлаар бид нар очсон байхгүй. Тэгээд Наранбаяр сайд багш нарыг хүлээж авч уулзаж ингэж ярилцаад тухайн үед одоо цалинг 20% нэмнэ гэдэг ийм худал мэдээлэл өөрөө өгчөөд тэгээд гараад явсан тэрнийхний араас би бас нэг 0 ороод ирэх хооронд нэг сэтгүүлч одоо цэгмэдгээ тэмцэгч залуу байдаг шүү дээ. Цэгмэдийг одоо барьж аваад ингээд микийн салгаж авахгүй тэр хоёр хоорондоо ингээд зодтолсон юм шиг байна. Тэгээд нөгөө цэгмэдийг дараад унангууд манай зөвлөх очоод дээрээс нь татас салгасан тэр зургийг л сошиал орчинд айгүй их тавьсан. Тэр бол яг боловсролын сайд Наранбаяртай холбоотой асуудлаар бид нар очиж бас нөгөө нэг шаардлага тавьсан байхгүй юу? Цалин нэмэх асуудлаар. Тэгээд тийм л юм болсон юм. Тэр бол нэг төрхөрсөн юм бол байхгүй. Сэтгүүлчийн биед бол халдаагүй. Тэр бол бодит бичлэгээрээ байгаа. Тэгээ манай зөвлөгч өөрөө пижака уруулаад цагдаа дээр очиж мэдүүлэг эднэр өгсөн шүү дээ. Арга хэмжээ хариуцлага гэдэг юм сэтгүүлч танаа туслахуйц дээр ямар арга хэмжээ авагдсан байх вэ? Тэгээд мэдгүй цагдаагаас бол тэгээд ямар ч тийм гэмт хэргийн шинжгүүгээд болцсон юм шиг л. За улс төрд явж байгаа эмэгтэйчүүд хоёр төрөл байна. Би бол улс төрд байгаа эмэгтэй кадруудад нэлээд шүүмжлэлтэй ханддаг сэтгүүлчтэй нэг. За манай Арчилсан нам, Монгол Ардын нам гэд ялгаагүй эмэгтэй улс төрчдийг бэлтгэж байгаа шат дамжлага бол их өөр байдлаар явж ирж байна. Тэгэд хэрвээ та мөнгөгүй болвол нэг бол хормоогоор энэ хүртэл явсан байх. Мөнгөтэй бол та мөнгөө төлсөн байх. Гэхдээ та ярианы ихэнд бол мөнгөгүй гэдэг. Дүүнраасаа 24 сая төгрөг зээлсэн ч гэх шиг тий. Тэгэхээр та яаж яваад энэ улс төр рүү орчих. Улс төр рүү орох ямар хэрэгцээ шаардлага танд байсан юм? 2017 онд анх нөгөө би ярьжсэн өмнө багш нарын цалин нэмүүлэх ингээ хөдөлгөөнийг яг хөдөлгөөн гэж гараагүй маа зүгээр пост багшийн цалин бага байна. Би чи өөрөө зүгээр л жирийн бага ангийн багш хийж байгаа цалин ус бага байна. Цалин усаа нэмүүлмээр байна гэдэг ийм агуулгатай пост оруулаад тэр постын маань одоо ингээд Монголын мянган багш нар дэмжиж шеэрлж ингээд тухайн үедээ 17 оны 8 сард багш нарын цалин нэмүүлэх төр хороо гэдэг ийм төр хороо байгуулжсэн. Ингээд энд маань бол одоо 21 аймаг 330 сумын төлөөлөл багш нар маань гарын үсгээ зурж нэгдээд ингээд улс даяараа ингээд 8 сарын 30-ны өдөр Сүхбаатарын талбайг дүүргэсэн ийм том чагсаалт цуглааныг хийжсэн 17 оны 8 сард. За энийг бол хүмүүс зарим нь улс төрийн зорилготой гэж буруугаар ингэж тайлбарлаж байсан. Хэрвээ одоо улс төрийн зорилготой гэвэл би зүгээр жирийн багангийн багш байжсанаа нэг пост оруулангуул тэрийг 20-30 мянгаараа шеэрлэл гараад ирэх нь ямар ч боломжгүй. Зүгээр яг энэ бол нийгмийн шаардлага, захиалга яалтчгүй одоо миний тэр тухайн үеийн пост бол багш нарын зүрх сэтгэлд хүрч энэ тэмцлийг эхлүүлсэн байхгүй юу. Тэгээд 17 оны 10 сар 11 сарын үед бид нар бас энэ Монголын үйлдвэрчний хөвлийн холбоогоо бас багш нарынхаа нийгмийн асуудал цалин үсэн дээр нэлээд сайн ажиллаач. Гэтэл манай энэ нөхдүүд маань засгийн газрынхаа нэг хүнжилд орсон, халаасанд орсон энэ засгийн газраас маш их санхүүжилт авдаг ийм байгууллага гэдэг нь бол удаа дараагийн одоо хэвлэл мэдээллийн байгууллагаарч гарч идэг. Би энийг зохиогоод яриад байгаа юм биш. Тэгээд ингээд та нар бол багшийн эрхийг хамгаалахгүй байна. Бид нар тусдаа Монголын багш нарын үйлдвэрчний хөвлийн холбоог байгуулъя гэд ингээд гараад бид нар 18 оны 2 сарын 23-ны өдөр яг аль биесээр иргэний бүртгүүлээд ингээд Монголын багш нарын үйлдвэрчний хөвлийн холбоо гэдэг шинэ холбоог энэ Монголын үйлдвэрчний хөвлийн холбооноос тусдаа бий даасан ийм багш нарын чөлөөт үйлдвэрчин байгуулжсэн. Тэгээд энэ үйлдвэрчний хөвлөлөө байгуулад
ингээд олон аймагуудаар тойрсон л доо. Тойроод ингээд боломжоор Богоон цугтаа суугаад, автобусанд цугтаа суугаад ингээд Сэлэнгэ аймаг, Говьлтай аймаг хүртэл бид нэр ингээд автобусанд суугаад явж исэн. Ингэж босгосон холбоо юм аа. Энэ холбоо бол нөгөө эзгүй нүцгэн тал дээр гэрээ барина гэдэг шиг Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбоо бол ямар ч дэмждэггүй. Зүгээр л яг хар аяараа нөгөө өөрсдийнхөө одоо хүсэл зорилгоороо эв санаагаараа нэгдсэн ийм шинэ холбоо юм аа. Тэгээ манай Монгол улс бол шинэ юмыг бол төдийлөн дэмждэггүй. Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо засгийн газар хоёр хамтраад нийлээд одоо мөнхтэй шиг муу хүн байхгүй, мөнхтэй шиг муухай хүн байхгүй гэж одоо 7-8 жил би энэ гудамжинд багш нарын төлөө дуу хоолой болж ингэж тэмцэж те ингэж явсаа. За ингэж явж явах хугацаанд 20 онд намайг шинэ нам их хурлд нэр дэвшгсэн. Би дэвшээгүй. 20 онд би ерөөсөө нэр дэвших хүсээгүй. Тэр цаг нь ч биш байсан. Би үгүйгээ дэвшээгүй. 24 оны сонгуулиар Гантөмөр сайд намайг дуудсан. Гантөмөр сайд өөрөө боловсролын сайд байсан хүн болохоор бас энэ багш нарын маасыг энэ хүн бас ингээд өөрөө аягүй сайн цуглуулж чадсан байна. Бас дуу хоолой болсон байна гэж бодсон юм шиг байгаа. Тэгээд Гантөмөр сайд дээр бол нэг бүр их сайн дотны найзууд бол биш. Яг зүгээр л таньдаг л хүн. За ингээд дуудаад чи манай намаас ингээд багш нарын төлөөл болж авах уу гэж надаас асуусан. Тэр болтол танд бол улс төрийн намын гишүүнчлэлийн үгүй би тэгээд нөгөө шинэ намд би илсэжсэн байхгүй юу. Тэр бол үнэн. Би ер нь үннийг нуух дургу. Тий шинэ нам 96 онд би бас ажилласан залуучдын холбоо гэдэг ингээд Доронтой аймагтаа бас байгуулахад явж исэн. Тэр бол нууц биш шүү дээ. Түүх хүннээрээ л гоё. Би ер нь юм нуух дургу. Тэгээд шинэ нам гээд явж байгаа шинэ нам бүтэхгүй ер нь ингээл хоорондоо муудаал дотроо хөлөө олохгүй болохоор би гарцсан өөрөө өргөлөө өгөөл гарцсан. Тэр би нэг 2 сар л явсан бах тэр дотор. Тэгээ нэр дэвшгээр нүгүүгээ дэвшээгүй 20 онд. За 24 онд бол яалтчгүй ингээ Гантөмөр сайдыг хэлэхээр нь багш нартаа хэлсэн дэвших хэрэг байна уу гэд. Дэвшээ. Одоо таны нас. Та 8 жил энэ тэмцэл хийж багш нарын дуу хоолой уусан. Одоо та гудамжны тэмцэл чи үр дүнд хүрэхгүй байна. Та ордон дотор ороод энэ их хурлын гишүүдтэй ойлгуул. Үгээ хэл багш нарын нэг дуу хоолой яагаад байж болохгүй гэж жирийн багш нар ингээд тэгээд би заадагвал одоо багш нар ингэж байна. Тэгэхдээ намайг чагсаалтыг яг гарах газар тавихгүй би хоёрын хооронд нэг бас улс төртөө өөрийгөө гутгамааргүй байна гэсэн. Тэгээ Гантөмөр сайд за яг хаа чамайг би тийм их дээгүүр бол тавьж чадахгүй. Тэгэхдээ бүр доогуур тавихгүй гэж л хэлсэн. За тэгэл орсон. Бодит үнэн энэ. Тийм учраас миний хувьд бол тийм мөнгөтэй хүний ч төлөөлөл биш. Нөгөө сэдв байгаа шүү дээ. Тэрний ч төлөөлөл биш. Зүгээр жирийн багш нарын дуу хоолой болж 7-8 жил нөгөө багш нартаа танигдаад бас багш нарынхаа маасыг аваад ингээд итгэлийн хүлээсэн л юм жирийн нэг багш. Чагсаалтад оруулахад нам бас хандив авч ирсэн шүү дээ. Тэгсэн гэсэн. Тэгээ надаас бол нөгөө Гантөмөр сайд намайг жирийн багш гээд ямар нэг ч төгрөг аваагүй. Чагсаалтын хэдээр орж ирлээ. Би 16. Миний ард хүн байхгүй. Тэгэл би араар нь хаагаал орсон л доо. За 2017 онд багш нарын төлөөлөлтөд эхлүүлсэн таны тэмцэл дуу хоолой. Дараа нь 2024 онд Ардчилсан намын одоо дарга Гантөмрийн тавьсан санал гээд. Энэ бүгдийг харахаар таныг би нэг бол Монголын Ардчилсан холбоо буюу Женко бүлэглэл фракцийн гишүүн юм шиг, эсвэл нэг ардчлалын гишүүн юм шиг. Та нам дотор яг аль бүлэг фракцад багтж байна? За зөв. Яг намайг нөгөө Женкогийн хүн гэж хэлсэн ирдгээ. Тэгэхээр би бас үннээ ярих хэвээр. Бид нар нөгөө 17 онд ингээд тэмцэж явхад биднэрт орох нөгөө обсгүй байсан байхгүй. Тэгээ обс хаагаад нэг хэсэг хүн амтнаар яриулаад тэгээ нөгөө балчинд орж гээд нэг ах байдаг байхгүй. Фэйсбүүкээр найз. Би ч бас фэйсбүүкээр айгүйх итгэвтэй хүн байсан шүү дээ. Ер нь энэ гişүмшүү байхаас өмнө. За тэгтэл нөгөө Монголын Ардчилсан холбоон дээр миний дүү очиод уул. За Эрдэнэ цогтгээд Ардчилсан холбооны дарга нь манай ховдын багшийн дээр төгссөн багш хүн байгаа. Тэгэхээр багш нарын зовлон жаргалыг ойлгон та нараас нэг их мөнгө нэхгүй. Гэхдээ яг хуу тодорхой хэмжээний багасаа төрөөс нэх баха очиод уулз гэсэн. Тэгээд яг 18 онд би Эрдэнэ цогтх дээр ороод уулзсан чинь за яг хуу багш би өөрөө бас монгол хэлний багш өн. Тэгээд та нарыг яг хуу 250 мянгаар суулгая гэд анх тэр өрөөгийн түрээслэхгүй юу. Тэр угаасаа түрээсэлдэг юм байлаа Монголын Ардчилсан холбооны байр. Тэгээд оронгууд намайг Женкогийн хүн болгоцсон байхгүй. Тэгээд би Женко гэдэг хүнийг чинь танихгүй шүү дээ. Танихгүй хүнтэй ингээд Женкогийн хүн гээл нэг хэсэг явсан. За тэгээд одоо үнэн гэдэг чинь тэгэл ялгарна шүү дээ. Би Батлага ерөнхийлөгчтэй сая бид нар нэг өвөл Баярмаа гишүүн бид нар бас Ардчилсан намын ардын намын ингээд нийлсэн чагсаалт цуглааны ажлын хэсэг байдаг.
Тэгээ тэр ажлын хэсгээр батлага ерөнхийлөгчтэй анх удаага бүр ингээд ойроос суугаад хоол идээд ингээд ярьж танилцаж үтсэн. Тэрнээс бол би зүгээр гар бариад нэг удаа багш нарын нэг юуг ерөнхийлөгчтэй нэг хийж исэн юм аа нэг уулзалт. Бидний холбооноос хүсэлтэй байд. Тэгэхэд бол нэг бүр ингээд дотн сайн уу та ингээд ярихгүй шүү дээ. Зүгээр за сайн байна уу гэж мэдлэл зураг авахулаад л өнгөрчихсөн. За тэгээд би таныг тэгж л анх удаа ингээд аяасаа одоо хоёулаа бараг анх удаа ингээд сууж ингэсэн чи тийм ингээд хөрхий ерөнхийлөгч яг тэр манай тэр хүмүүсийн донд хэлж ирсэн. Тэгэхээр моохын гишүүн биш нэг арчтай. Нэг арчл болохоор нөгөө Гантөмөр сайд намайг одоо ингээд чагсаалтанд ингээд яасан учраас хүмүүс намайг Гантөмрийн парагцл гэж ойлгоод тах шүү. Би тэр нэг арчлалын одоо ямар ч үйл ажиллагаанд ороогүй. Оролцоогүй. Би өөрийгөө одоо тийм бүлэглэл парагцд бол байдгүй л гэж боддог. Ганцаараа л ингээд сууж идэх хүн шүү дээ. Ер нь бол Аль нэг бүлэг фрак тавил орох уу? мэдгүй би одоохондоо яг баярмаг шүү намайг нэг од практикт орох уу гэж асуужсэн. Би тэгээд тухайн үед нөгөө шинж байсан ноднон найз нь яг хэлж мэдэхгүй байна. Би тэр бүлэг практикт орвол яадгийг орохгүй л яадгийг сайн мэдэхгүй. Би зөвхөн мөрөөрөө явж яа л гэж хэлсэн. За энэ тэнд ялангуяа нийгмийн дуу хоолойг нэг биш нижгээ дээр нь ингэж хөдөлгөж юм уу зөвлүүлж чадж байгаа тийм улс төрчид, тийм тэмцэгчид бол мөнгөтэй хүмүүсийн хараанд өртдөг л дөө. Тэгэхээр би таныг бол ерөнхийлөгч асан Халтмаагийн Баттулга онлоогүй ш онсон бах гэж хардж байна хувьда. Тэгэхээр тэр зүгээс хэрвээ танд таавал одоо мөнгөгүй гишүүн гэж байна. Мөнгөгүй гишүүнд мөнгөтэй болох боломж, тэрбумтан их наяттан болох боломж танд олгвол та саналыг яаж хүлээж авах вэ? За би бол тэрийг айгүйх боддгийн. Нөгөө нэг Монгол ардын цэцүү гэдэг шүү дээ. Нөгөө жижиг чулуугаар том чулуу одоо нөгөө жижиг чулуунд оногдоод том их хэсгээ яанд жилээ нэг тийм үг байдаг юм а. Би тэгэхээр ингэж боддгийн. Хоёрын хооронд нэг хүмүүсийн мөнгө төгрөнд амлалтанд хуурдаад өөрийнхөө энэ гоё явж ирсэн замнал үнцэн би ч өөрийн гэсэн нэг үнцэн үнэлэмж дотроо тээж яваа штэ. Тэрийгэ нэг баян хүний карманаас мөнгө авчаал тэгж муухай үгүйсгэж өөрийгөө тэгж үнцэнгүй болгож үр хөвгтөө муу нэртээ үлдээхгүй л гэж бодож авдаг. Тийм ч учраас би өнөөдрийг хүртэл миний нэр төр цэвэр байгаа. Энийг бол би хаач бардам хэлнэ. Хин ч одоо надад мөхтэй чи тэгж хэл, мөхтэй чи трийгээ дугаа бол гэж хэлсэн би үгүй л гэдэг. Ер нь бол би хүнээр үгээ залгахгүй. Би хэлий гэснээр өөрөө хэлнэ. Миний ард хэн байна вэ гэвэл Монголын багш нар л байгаа. Та хэдэн хүүхэдтэй? 2. Бизнес байна уу? Баггүй. Бизнесгүй тэгээд мөнгөгүй гэчээ та улс төрд яагаад мөнгөтэй болохын төлөө зүтгэхгүй байгаа юм? За миний гол зорилго бол мөнгөний төлөө биш. Хүн өнөөдөр богинохын амьдрал өнөөдөр ингээд чивтер яриа сууж ин би маргааш байх үгүйгээ би өөрөө мэдэхгүй таашгүй. Тийм учраас мөнгө биш мөн чанар чухал. Би Монголын багш нарынхаа одоо энэ цалин ус нийгэм баталгааны төлөө дуу хоолой болно гэж орсон бол тэрийг л хий. Тэрнээс би бизнес хийх гээд тэр бомтон болох гэж энд ороогүй. Надад мөнгө ерөөсөө сонирм биш. Хинч намайг ер нь мөнгө өгье гэвэл би үгүй л гэж хэлнэ. Тийм л хүн би өөрөө. Бидний одоо энэ 1992 оны арчилсан үндсэн хууль гэгдэж байгаа энэ шинэ эрх зүйт тогтолцооны хүрээнд хөгжүүлээд ирсэн энэ 35-6 жилийн нийгмийн хөгжлийн түүх маань өөрөө энэ тогтолцоонд бол санхүүгийн эрх мэдэлтэй байж та ямар нэгэн ажлыг хөдөлгөнө гэдэг ийм ойлголт бол нийт олонхын тархинд нутагшсан, хоногшсон, бүр хөрс суурьтай болсон ийм ойлголт байгаад байгаа байхгүй. Тэгэхээр яг энэ тогтолцоонд та боловсролын салбар гэдэг бол ерөөсөө бүхэл улс орны хөгжлийн суурь хундаан байх ёстой. Тэгээ энэ салбарт өөрчлөлт, шинжилтийг хүсэж байгаа бол тань хүссэн хүсээгүй санхүүгийн эрх мэдэлд хүрэх хэрэгцээ шаардлага тулгарх юм шүү. Ер нь одоо яг ингээд би энэ ордонд би бол өмнө энэ их хурлын гишүүд ямар байдгийг мэдэхгүй шүү дээ. Өөрөө улс төрчж байгаагүй хүн. Гэтэл өнөөдөр би өөрөө улс төрч болоод энд орж ирээд хүмүүсийн яаж худлаа ярьж, яаж хүмүүсээс оноо авч энэ улс төрлөө ордгийн гэдэг одоо түрүүн таны хэлж байгаачлан одоо мөнгөтэй л хүн улс төрд байх хэрэгтэй гэдэг энэ муухай 35 6 жил явж ирсэн энэ муухай ямиг гинжиг ядаж нөгөө түнэр харанхуйг зөвхөд суухаар нэг ч гэсэн гэрэл асаа гэдэг шиг үлэх гадах. Ер нь бол яг нөгөө түмний нэг байхгүй багш хүн. Ер нь тэгэл яг хүн бүхний аваа харанд энэ яг мөнгө хүнээс аваад олсон гэдэг юм яриа яваад идэг. Гэтэл
Би өөрөө тийм биш хүн байхгүй юу? Ямар ч тийм муухай миний арга байхгүй. Энэ уйлсныг битээд ягараа тасалчаарай ёо би бүрстэй. Яг гогцсон юм асуучих надаас. Би өөрөө ийм юмдтай дургу байхгүй юу? Мөнгө төгрөг ийм балиар юмд орооцолдох үнэхээр дургу. Стэнэг аз юм уу юу гэдгийг тий багш нарын маань л буян бах та. Надад дахиж үзэгч бараг сонирхол шаардлага байхгүй. Одоо ийм муухай одоо юм дотор орж ирээд би 1000 боловсролын салбар ярихад надтай нийлж байгаа юм байхгүй ш. Зөвхөн улс төрийн ямар ч хар технологид хамгийн түрүүнд ашиглагддаг олон хол багш эмч нар. За та багш нарын одоо санаа оноог эв нэгдлийг өөрийнхөө доор тодорхой хэмжээнд бүрдүүлж чадсан байна. Энийг харахаар та нэг талаар баян хүн. А нөгөө талаар та маш им эрсдэлтэй, аюултай ирмэг дээр зогсож байгаа болов уу гэж би бодлоо. Яагаад гэхээр хамгийн түрүүнд одоо та бүхэн ярианы ихэнд дурддагчжсэн бид Монгол улс цаашид өөрийн замналаар яг энэ оноогдсон заяагаараа хөгжиж гэхээр яа харахгүй энэ боловсролын тогтолцоог өөрчлөх шаардлагатай. Тэр тусмаа боловсролын тогтолцоо үндэсний ухамсар гэдэг юм дээрээ энэ хөрснөөс суурай авч дээшээгээ модныхоо үр жимсийг ургуулмаар байгаа байхгүй юу. А гэтэл энийг хийхин тулд яа харахгүй та одоо тогтолцоо руу орохоос аргагүй болж байгаа байх гэж би харж байна. Таны одоо харж байгаа гарц гаргалгаа тий. Тогтолцоо руу орохоос аргагүй бол та нийгмийн тогтолцоо руу хүндсэн сэдвийг дуурах шаардлагатай болж байна. Нөгөөтэйгүр боловсролын тогтолцооны одоогийн хэв маягийг орвонгоор нь эргүүлэх ийм шаардлага тулгарч байна. Тэгэхээр түрүүн л бас дурдлаа улс төрийн хар бор технологи болгонд ашиглагддаг багш нарын цалин нийгмийн хангамжийн асуудал өнөөдөр болтол шийдэгдээгүй. Нөгөө л 17 онд гудамжинд багшийн цалин нэмүүлэгээ тэмцэж явсан тэмцэгч нь өнөөдөр ингээд ордонд ороод суудсан тийм энэ нөхдөдтэйгээ боловсролын салбар багш нарын асуудлаа л яриа сууж байгаа. Би өөр сэдв рүү хазаадаггүй. Таны дур гутж гин үү энэ парламентын танхимд суугаад? Дур гутж гин. Яагаад тэгэхээр боловсролын салбарыг өнөөдөр ингээд сонгуул бүхэн одоо сая сэтгүүлч хэлж байна. Сонгуул бүхэнд ашиглаж ингэж эмч багш нарын цалин нэмүүлээгээл эмч багш нарын маасыг татдаг мөртлөө гарсан хойноо үг үйлдэл нь дандаа зөрдөг. Өнөөдөр багш нарын цалин нэмүүлээхээр нэг тоотой хэдхэн үнэл толгой төгсөж байна. Бусд нь бол тэгэл энэ багш нарын цалин нэмнэ үү, байна уу, энэ нийгэм боловсрол нь харанхуй байна уу, бүдүүн байна, бүдүүлэг байна уу, хар байна уу хамаагүй байна. Яг үүндээ миний нүдээр тэгж харагдаж байна. Би бол энд хэн нэгэн улс төрчийн одоо юугаар цүнхэнд ороод ирсэн улс төрч биш. Би бол өөрийнхөө яг бор зүрхээрээ 7-8 жил энэ гудамжинд тэмцээ. Яг хөө миний одоо яг энэ хүчийг арчилсан намдаа ингэж хүч болгож оруулах гэж ган төмөр сайд намайг өрсөн бахаар гэж би боддог. Тийм ч учраас бас арчилсан нам 16 юу авсан бах. Бас энд бас манай Монголын багш нарын хүч байгаа гэж би хардаг. Тэгэхэд нөхдүүд бол зарим нь бол намайг үгүйсгэж багш нарын хүч байхгүй юм шиг ярьдаг. Гэхдээ яг хөө зүгээр цаг хугацаа бүхнийг харуулна. Тэгээ би энэ улс төр заавал насаараа байх шаардлагагүй. Ер нь бол улс төр гэдэг бол төр зургийн юм шүү дээ. Мөнхийн судал биш байхгүй юу? Хүмүүс ингээд мөнхийн судал суудсан юм шиг мөн чанараа гээгээд дандаа нэг тийм зоосны нүхээр харсан тийм гутамшигтай ийм юмнууд бол надад бол бас мэрсэр харагдаж байгаа. Гэхдээ би яг хөө өнөөдөр 1 жил болж байна. 4 жилийн дараа би энэс илүү ихийг харсан, илүү ихийг олсон ийм байдалтай сууж явах байх л да. Одоо бол би дөнгөж 1 жилээр авсан ийм шинэ улс төрч. Улс төрийн хувьд бол би шинэ улс төрч, шинэ хүн баггүй. Тэгээд энэ багш нарын цалинг $1000 болгоё гэж амтай бүхэн их хурл дэвссэн. Толгойтой бүхэн багшийн цалин боловсрол ярьсан. Өнөөдөр яг орж ирээд хачир дээрээ тогонд нь ороод суухад өнөөдөр 126 гишүүнээс 42 хүн боловсролын ерөнхий хуулинд өөрчлөлт оруулъя гэдгийг дэмжиж гарын үсэг зурсан. Одоо надад гарын үсэг нь байж байгаа. Би энийг 28 онд гаргаж ирээд та нарын нөгөө сонгоод гаргасан их хурлын гишүүд чинь танд яаж хандсныг одоо та хараа гэд би суух бүр ихтэй. Боловсролын ерөнхий хууль гэж 22 онд шинжилээд ингээд энэ нь болохоор нөгөө нэр төдий зүгээр нэг рекламны хүнд хүрэхгүй нэг юм хийсэн. Тэрийг би амьлуулж одоо энэ Монголын багш нарынхаа 21 аймаг 330 сумаар бараг тойрсон хүний хувьд багш нарынхаа бодит амьдралын хөрсөн дээрээс урган гарсан саналуудыг би ширтгэж оруулсан энэ хуулийг амтай болгохын тулд. Гэтэл энэ хуулинд их мөнгө орон төсөв орно гэдээ гишүүд нь дургуцаад ингээд 126 гишүүнээс 42 хүн л хүн зурсан.
Гэхдээ би энд бол шантрахгүй харин ч 42 гишүүн гар үсэг зурсанд би баярлж суугаа. Нэг ч хүн зурхгүй бол яах юм те ганцхан би өөрөө. Гэтэл би бас арчсан нам, ардын нам, хүн нам, юу нам одоо нөгөө намд байгаа шүү дээ 5 нам байгаа. Ингээ бүгд зурсан төлөөллүүд. Тийм учраас би бол бас энэ хуулийг батлагдчих байхаа гэж итгэж, гордож, найдаж суугаа. Монгол улсын зөвхөн дотоод коллежийн дипломтой хүн бол энэ парламентд боловсралтай хүн гэж үнэлэгдэхгүй байна л да. Дандаа гадаад улс орнуудын өндөр сургуулиудын нэртэй тамгатай ийм диплом бол Монголын парламентын гишүүний боловсролын түвшинг тогтоочод байна. Тэгэхээр би эндээс бас л нэг шүүмжлэлтэй ханддаг тал нь бид үндэсний боловсон хүчин, үндэсний боловсролын тогтолцоо гэдэг юм аль төвшөнд гээгдсэн нь яг энэ хэмжүүрээр илэрхийлэгдэж байгаа болов уу гэж бодож байна. Тэгэхээр та өнөөдөр бол парламентд боловсралгүй гишүүний тоонд орж байна шүү дээ. Боловсрал гэж яг чухам юу хэлэх юм? Монгол ухаан гэдэг бол агуу тэр ухааныг гээсэн байна, гიშгсэн байна. Би бол нөгөө хөвгүүдийн сургаал гэдгийг бол үнэхээр биширч дээдлж явдаг хүн. Өнөөдөр миний боловсралтай боловсралгүй байх бол миний энэ нийгэмд юу хийж хэний бусдын төлөө юу хийж явбаа гэдэг маань мөр болж үлдэх болохоос өнөөдрийн намайг одоо шүүмжилж байгаа боловсралтай боловсралгүй хавцсны тухай асуудал биш. Би өнөөдөр боловсролын салбарт 23 жил багшлаад боловсролын салбарын багш ажилчдын нийгмийн асуудлыг дээшлүүлэхийн төлөө 8 жил дуу хоолойгоо хүргэсэн ийм хүн. Тийм учраас энэ бол цаг хугацааны хэмжүүрээр хэмжигдэх болохоос өнөөдөр шантааччин сэтгүүл зүгээр тодорхойлохгүй гэж би харж байгаа. Тийм учраас миний үн цэнийг магадгүй 10 жил, 20 жил, 100 жилийн дараа мөхтэй гэдэг хүн энэ зөв юм ярьж ижээ гэдгийг тэр тодорхойлно үн цэн гэдэг бол тэрнээс өнөө маргаашийн гүтгдэг харлуулалт мөнгөгүй хүн рүү дайрдаг хард хэмлэг бол намайг өгөөсгөж чадахгүй гэж би хэлмээр байна. Хэвлэл мэдээллийнхэн танаас ярьслага авъя гэд хүсэлт илэрхийлж гэнэ үү? Та хэвлэл мэдээллийнхэнтэйгээ яагаад ингэж ойлголцож чадахгүй байна? За, улс төр бол хэвлэл мэдээлэлтэй ойлголцож сая PR үнэлгээ өсөж явж идэг ийм бас нэг уруу хамаарал байдаг штэ. Уялдаа хамаарал. Яг хөө надад бол би ямар хэвлэл мэдээллийнхэнтэй өсрөхөд ах юм байхгүй шүү дээ. Ер нь бол хэвлэлүүдээр ингээд дандаа одоо би Наранбаяр сайттай муудалцсан гол хэвлэлүүд ингээд бөмбөгдөд байгаа. Тэгэхээр би Наранбаяр сайтыг л боловсролын яамны их төсвөөс энэ хүмүүст өгөөл намайг гуудуулаад дандаа гэсэн бодолтой л явж байгаа. Энэ бол миний бодол. Хүн хардах хэрэгтэй. Өөр надад хийсэн юм байхгүй шүү. Өнөөдөр миний одоо эргэн тойронд байгаа их хурлын гишүүд хүртэл одоо зөв бодолтой айлч намын хамаагүй залуучууд ирээд мөхтэй гишүүнээ таныг дэмждэг шүү. Та яг зөв дуурж байгаа. Таныг зүгээр л харлуулж ин та өстө урагшаа шүү гэж ингэж гоё залуучууд байна. Айлч намынхан залуучууд ер нь бүгд л тийм гоё эрэг одоо намайг дэмжсэн тийм урам өгдөг. Тийм учраас би бол миний ард Монголын мянган багш нар надыг хараад хүлээгээд итгэж сууж байгаа учраас би буруу алхаж болохгүй, би мөнгөнд нүдэ ухуулж болохгүй. Тэгээ өнөөдөр ингээд амьд явж ин маргааш өгөхөө мэдэхгүй байж ер нь шунал бол хүнд хэрэггүй. Надад бол шунал байдаггүй. Тэрийг миний найзууд бүгд хэлдэг. Миний найз үнэхээр шуналгүй, үнэхээр бусдын төлөө төрсөн хүн л хэлдэг. Тэр бол миний найзуудын, миний олон жилийн нөхөрлөлийн маань одоо намайг дүгнж байгаа найзуудын маань үнцэн би ч өөрийгөө тэгж намайг л би л мэдэн шүү. Өөр хэн мэдэх юм. Тийм учраас би бол шуналгүй хүн. Би бол бусдын төлөө бас төрсөн хүн гэж бас өөрийгөө ойлгож авдаг. Бусдыг бол өөрөө орон сууцны байр нөхцөл ямар байдалтай байгаа та? Ер нь бол одоо бидний үеийнхэн за ер нь гизүүдээ байр авахд тий ер нь түрээсийн байр нь л голцоо амьдарч байгаа шүү дээ багш нар. Эсвэл нэг гэр хороол хашаа байшинтай ч юм уу гэрттэй бодит амьдрал энэ шүү дээ. Өнөөдөр одоо миний үед би ч одоо 535 мянган төгрөг байхад 17 онд тийм байсан шүү дээ багшийн цалин. Тэгээ 535 мянган төгрөгийн цалинтай багш хаан банкн дээр ороод ипотекийн зээл авъя гэж гуугаад оронгууд таны цалин өрөхгүй байна гэл уучлаарай гэл тэлэлт нь хөөгдөд гаддаг багш нарын бодит амьдрал. Тэрний л нэг төлөөлөл. Гэхдээ яг би доронтод 3 өрөө байранд ингээд амьдарч байсан л да. Тэгээ хүний амьдрал би нэг энд амьдралаа дэлгээл тэгж ингэж би ярмааргүй юм. Ер нь бол хүний амьдрал надад хамаатай болохоос хувь хүний амьдрал бусад хүн хамаагүй. Гэхдээ би айлын гэр бүл өмөлдөөд авгаа нөхөр салгаад хүний хүүхд өмчүүлээд явдаггүй. Бодит үнэн амьдрал бол би ямар гэр оронгүй хүн байгаагүй л байж таараа штэ. Зарим нь бол тийм муухай тийм мэдээлэл яваа харагддгийн. Гэхдээ машинтай бол машинтай, байртай бол байртай, дэлгүүртэй бол дэлгүүртэй багш байсан. Хаан ч хэлнэ.
Манай багш нар бол найзууд бол бүгд хэлнэ. Мөхтөө бид нарыг байргүй байхад байртай байсан. Мөхтөө бид нарыг машингүй байхад машинтай байсан. Энэ үний юм чинь би үнэнээ л гоё ярьж ш. Тэрнээс одоо бол надад гайхуулаад авах юмгүй. Би 23 жил үнэн шударгаар жирийн багш хийж яваад ингээд өнөөдөр өөр юм гэсэн орон сууц хотод бол байхгүй надад орон сууц ямар ч тийм юу байхгүй. Гэхдээ би одоо энэ цалин авцсан. Одоо би цалингийн зээлээрээ байрны урьдчилгаа хийгээд ингээд нэг юм орох бах уу. Би хүнээс бол юм гоохгүй. За та хоёр ялангуяа мэдж байгаа. Гэсэн сэтгүүлчийн сургууль ч гэсэн хамгийн тэнэг мулгуун элсэн ордог болчихсон. Тэнд тархины сэрэг, ухамсарын хөгжлийн асуудал хэмжигдэхэ болцсон байна. За багшийн сургууль бас яг юм болжээ. Хуваар авч чадаагүй хамгийн доод үнэлгээ авсан монгол хэл найруулгын асар доод түвшний мэдлэгтэй хүмүүс багшийн сургуульд сүүлийн хэдэн жил бол элсэж ордог болж. Гэт ингээ харахаар энэ боловсролын салбарын тогтолцоо маань өөрөө ямар хэм хэмжигдэхүүн дээр босч байгаа юм бэ гэдг нь илэрхий харагдаж байна. Тэгэхээр боловсролын салбарын тогтолцоог шинчлэе гэхээр дан багш нар энэ чухал биш байна. Энд нөгөө нэг би түрүүн л яриандаа дурдаад байгаа үндэсний ухамсар гэдэг ямиг илэрхийлэх монгол хэл соёл сэтгэхүй. Тэр маань өнөөдөр боловсролын тогтолцооны хөтөлбөрөөр яаж гээгдэж үгүй болж байгаа вэ гэдэг дээр би бас сэтгүүлч хуваар санаач хэлээж явдаг хүний нэг байхгүй. Тэгэхээр нөгөө хэдий тогтолцоо шинжилгээд байгаа боловч үндэсний ухамсар гэдэг ийм хөрс байхгүй болвол энэ Монгол улсын боловсролын тогтолцоо гэсэн бие даасан тогтолцоо байх ямар ч эргэцсэн боломжгүй болчиход байна л да. За одоо ингээд дандаа сүүлийн 30 жилийн юм ярьж ин л да. Ер нь надтай холбоотой учраас би ч одоо энэ салбарт 30 жил ажилласан хүн биш үү. Тэгэхээр би өөрийнхөө мэдж байгаа юмаа л ярих дуртай. Мэдэхгүй юмыг бол хамаагүй хөөсрүүлж ярих эвгүй. Бас урдх өмнөх хойч үеэ ч гэсэн би үүсгэж байгаа юм шиг мэдрэмж төрдөг. Тийм учраас өөрийнхөө яг оршин байгаа өөрийнхөө өөрт хамааралтай сэдвэл ер нь хүнддэг. Тэгээ ер нь сүүлийн 30 жилд харж байхад бол яг таны хэлснээр боловсролын үндэсний энэ тогтолцоо гэдэг юм бол байхгүй болж байна. Гажуудж байна. Кембрижлгээд явдаг, тэгээ Японлгээд явдаг ингээл янз бүр улсаар байтал өнөөдөр Монгол хүүхдийн нөгөө оюун санаа дархлаа маань бүр ингээд арчигдчихж байгаа байхгүй юу? Нөгөө үндэсний ухамсар маань байхгүй болж байна. Тийм учраас одоо яг энэ боловсролын тогтолцоог өөрчилж Монгол хүний нөгөө унтарсан сэрхүүг сэрээх юм уу? Би бол тэгж л ойлгож байна. Одоо Монгол гоё үлгэр сонсохгүй дандаа англи юм сонсоод англи хөвгөлтийн кино үзээд өсөж байгаа энэ бага насны хүүхдүүдийн оюун тархинд юу бүрдэн тогтсож байгааг бид нар бол ойлгомжтой л байгаа шүү дээ. Дандаа тийм гадны контентууд үзнэ. Монгол үлгэр үзээ суул бараг нойрон хүрээд унтах байх. Ийм болтлоо Монгол хүүхэд гадаад болцсон биш шүү дээ. Сэтгэхүүн те. Тэгэхээр энийг бид нар одоо өөрчилж засаж эхнээс нь яг нөгөө үндэсний өв соёл, үндэсний ухамсар энэ бүхнээс ирээж энийгээ гоё дээш нь шидчихэж бид нар энэ рүүгээ орох байх. Тэрнээс одоо Монгол бол муухай, Америк, Англи бол гоё, төрийн сургууль муу, хувийн сургууль гоё гэж ингэж шүтэж явсаар байтал Монгол гэдэг юм байхгүй боллоо шүү дээ. Үнэхээр эмзэглэж байна. Тэгээ өнөөдөр төрийн сургуульд манай энэ их хурлын гишүүд, компани захирлууд ер нь жоохон боломжийн хүмүүс бол төрийн сургууль цэцэрлэгт хүүхдээ өгдөггүй. Тийм учраас төрийн сургуулийн хүүхэд 60 70-аараа мал шиг ингээд байж чихэгдээд агарын дутагдалд ороод багш нь ингээд хүрэлцэхгүй те. Энэ бол эднэрт хамаагүй шүү дээ. Хамаагүй байна. Би ганцхан орилонгууд намайг мэдрэл муутай галзуу гэж нэрлэж байна. Гэтэл би өнөөдөр энэ багшийн хомсдол, багшийн дутагдал, багшийн энэ чадваргүй байдал бүгд чинь яг таны хэлсэн чинь мөн байхгүй юу? Тэгээ өнөөдөр ингээд Монголын боловсрол болж ийн гэж худлаа ингэж тарих угааж гадаадын янз бүрийн байгууллагуудаас ингээд төсөл хөтөлбөр аваад тэгээд өөрийнх нь үндэсний юм бүр баахгүй болцсон. Одоо тэгээд засна гэхэд нэлээд хугацаа орох бах, нэлээд зөв бодолтой монголч одоо монгол ухаантай гэх юм уу монгол сэтгүүлтэй хүмүүс орж иржээж энэ төр засгийг энэ тогтолцооны өөрчлөлтийг хийн баха. Тэрнээс өнөөдөр зоосны нүхээр харсан хэдэн намаараа талдсан одоо ингэж бүлэг парагц болсон ийм хүмүүс бол Монголыг өөрчлөхгүй. Би шууд хэлнэ. Үнэхээр одоо хүний төлөө явдаг үндэсний ухамсартай Монголоо гэсэн хүмүүс л энэ их хурлд орж иржээж Монгол өөрчлөгдөнө. Би энэ 126 дотор боловсролын тогтолцоог өөрчлөөг бол надтай 5 л нэгдэх бах. Би яг тэгж л бодож байна. Өөр байхгүй. Бүгд өөр л юм бодно. Өөрийнхөө компаниг л боддог бах. Би компаниг болохоор мэдэхгүй байна л да тэрийг. Тэгэхээр 28 он хүртэл бол Монголын боловсролын салбарт гэгээ татах
бүдэгхэн л байгаа юм байна шүү дээ. Ер нь би гэхдээ нэг юм хэлэхэд энх хамгаалалтын сайдын үед арай өөр болсон шүү. Хүний бас хийсэн юмыг хүн зоригтой хэлдэг байх хэрэгтэй. Одоо энэ хамгаалалтын сайдыг яг сайд болонгууд нь би 22 ингээд чагсаалт гаргаад энийг хийх ёстой шүү сайдаа гэхэд ядаж л 10-ыг хийцэн шүү дээ хөрх юм. Тэрийг хэлэх хэрэгтэй. Ингээд хийгээд овоо ингээд боловсролын салбарын төсвийн шинжил гэдэг аюулгүй аятайхан юм хийгээд дотоодын нийт бүтээгдэхүүний 3% эзэлдэг байсан боловсролын салбарыг 4-5.2 руу оруулсан шүү дээ энэ хүн. Энд чинь Монголын боловсролд хийж байгаа бас том хувь нэмэр байхгүй. Гэтэл Наранбаяр сайд гарч ирээд одоо өнөөдөр дотоодын нийт бүтээгдэхүүний 4% дээр чүүтэй айтад дэмжиж байна. 3.9 руу оруулсан. Гэтэл олон улсад одоо боловсролын сайд нарын 15 онд Инчоны Солонгосод Инчоны тунхаглал гэдэг юмыг одоо улсын засгийн газрууд боловсролынхаа салбарын өмнө үүрэг хүлээгээд дотоодын нийт бүтээгдэхүүний 7%, төсвийн зардлынхаа 20%-тэй тэнцвүүлье боловсролын салбарыг гээд энэ өндөр хөгжилтэй орнууд дандаа тийм байдгийн билээ. Ганцхан манайх хамгийн доор 3% тэ өнөөдөр ингээд энэ хамгаалалтын сайдын үед нэг 4-5 руу орж ирсэн. Эргээд одоо бууж байна. Энэ бол өстой ноцтой. Одоо энэ 26 оны төсөв дээр 300 мянган хүүхдийн эрх ашиг 16 мянган багш ажилтны эрх ашиг хохирцсон төсвийг хасцсан шүү дээ. Тэгээд энийг ярангууд бүгдээрээ ингээд худлаа өмнөөс өөр юм ярьж ингээд займчаад ингээд өнгөрүүлээд байгаа байхгүй юу. Тэгээд бодит яг үннийг би ингээд ярангууд пэсэр одоо энэ телевизүүдээр муу хүн болоод ингээд гарч ирж байна. Яг миний хөөрхөө зориод байгаа юм бол Монгол ирээдүйн Монгол улс ямар байх вэ гэдгийг боловсрлоос тарна шүү дээ. Байшин барилга зам гүр биш шүү дээ. Монгол хүүхэд ямар байх юм? Ирээдүйн Монгол хүн ямар байх юм гэдгийг боловсролын салбарын суур тогтолцооноос харна. Түрүүн та хэлсэн. Үр жимс хундамаа сайн тавиул тэр дээр дэлгэрч байгаа үр жимс нь сайн гарна. Үндэс суураа бэлтгэхгүйгээр бид нар өнөөдөр ихтэй сургууль хиймэл оюухаа яриад яах юм бэ? Үндэс суурь байхгүй шүү дээ. Өнөөдөр энэ аимшигын дэм тэргүүдийг хувийн сургууль төгссөн хүмүүс хийж. Тэгээ энэ одоо тэр өндөр боловсролын хэрэг байна уу? Яг уу байгаа л да боловсрол хүнд хэрэгтэй. Би энд боловсролыг одоо хэрэггүй гэж байгаа юм шүү. Гэхдээ хүмүүжлээ арчиж. Боловсрол хүмүүжил хоёр бол нэг гэрийн баг нь хоёр баг нь тулах баг нь. Гэтэл нэг баган дээр тогтож яваад байна. Хүмүүжил гэдэг юмыг байхгүй болгоод хүмүүжлийн цаг гэдэг юм бүр орхоо болсон шүү. Ерөнхий боловсролын сургуульд хүмүүжлийн цаг байхгүй. Бидний үеэр дуусгар болсон. Бид нар бол яг жинхэнэ бас зөв суур хүмүүжлээ тавьсан үеийн хүүхдүүд ахгүй юу? Одоо ингээд бидний үеийнхэн дуусахад ер нь бас хэцүү болно л гэж би харамсаж боддог дотроо. Тэгэхээр та тоогон дотор нь ороод түрүүн ярианда дурдсан дур гутж байна гэж. Улс төрийн намуудын дунд ороод ирэхээр альва нэг хуулийн төсөл боловсруулагдаад ороод ирэхээр тэрний лобби, тохиролцоон, толгилцоон, хэмлэлтэн, хэрүүл маргаан энэ тэмцэл рүү өөрөө ирэхгүй орно. Тэгэхээр энэ болгоноос л одоо таныг дур гутж байгаа гэж би бодож байна л да. Тэгэхээр уул нь бол Монгол Улсын үндсэн хуулиар улсын хурлын гишүүн бол нийт иргэн улсынхаа ашиг сонирхлын төлөө төрийнхөө сүлдэнд туг далбаанд тангараг өргөд ингээд орж ирж байгаа. Тэгээ яг энэ гишүүнийхаа бүрэн эрхтэр энэ эрх үүрэг дээр зогсож ажиллаж чадж байгаа мэргэжлийн хичнээн гишүүнийг та олж харсан. За би түрүү өгөхөө ихэнд хэлжсэн те би одоо 1 жил болж байна те 4 жилийн дараа би чамд зөндөө их юм хэлэх байхаа гэж бодож байна. Ер нь бол гэхдээ хүн нэг ороод анзаараад хараад хэлдэг шүү дээ. Энэ ийм юм байна. Энэ ийм юм байна гэдэг дүгнэлтээ бол би хийцэн. 126 гишүүн байгаагийн бас давуу талууд харагдаж байгаа байхгүй юу? Нөгөө 76 ах чинь нөгөө л гардаг 76 ингээд гараад идэг. Гэтэл 126 дээр чи бас ингээд манитээс эхлээ шинэ өнгүүд ороод ирсэн байхгүй юу? Одоо би бол ардын намын чагсаалтын лувсан жамцыг бол нэлээд тоож хардаг, мундаг гишүүн байна да гэж хардаг. Бас их зөв өнцгөр дуурдаг. Тэр дуурч байгаа үг гэдэг бол тэр хүний зүрх сэтгэлээс гарсан гэж би ойлгодог. Би бол миний гарч байгаа үг бүхэн миний зүрх сэтгэлээс гардаг. Би хизээч худлын ярьдаггүй, хизээч зохиож ярьдаггүй. Тийм учраас энэ 126-тай парламент дотор мэргэжлийн бүлгийн төлөөллүүдийг оруулж ирсэн бас их давуу тал болж байна. Өнөөдөр боловсролын салбар гэхэд би 23 жил багшлсан хүн яг халуун тоогонд нь байсан учраас энэ салбарынхаа баггүй бас яриад мэдээд байгаа байхгүй юу. Гэтэл
багш мэрэгчлээ мөртөө багшлаагүй хүмүүс аягүй орж исэн бэлээ. Түүхэн. Гэтэл одоо ч надтай багш мэрэгчлээ хүмүүс энэ тоогонд байгаа. Гэхдээ тэд нэр 23 жил над шиг халуун тоогонд нь ажиллаад баг цалингийн аваад 40 50 хүүхдээр нь чихүүлж ингэж ажиллаагүй учраас мэдрэмж нь багхгүй яг мэрэгчлэн байна. Тийм учраас энэ дотор ийм мэдрэмжтэй мэрэгчлэрээ ингээд ажилласан ийм мэрэгчлийн хүмүүс орж ирсэн надад бас их давуу тал байна гэж харж байна. Одоо эмчнэрийн төлөөлгээд манай гамма гишүүн бол бас гадаадад ингээд бас өөр улс орны юмыг хараад төвшингийн бас ингээд ялгаад англиад манад энэ хэрэгтэй, манайх энэ буруу байна, энийг ингээд өөрчлөе гэд бас яриад байгаа хүмүүс гарч ирж байгаа нь надад бас их гоё ингээд гоё өнцөг харагдаад байгаа. Тийм учраас бол нөгөө л уйлаг болсон 76 нөгөө нэг үе дамжсан ханхуунар гэдэг шиг ийм л байсан шүү дээ өмнө нь. 126 дотор бол солонго өнгө гарсан шүү. Гишүүн болсноор боловсролын айл нэг байгууллага таны төлөөний ашиг сонирхлын хамаарал бүхий этгээдүүд албан тушаалд томилогдсон уу? За манай нам нөгөө сүрэг хүчин шүү дээ. Манай нам бол боловсролын ямыг ч аваагүй. Миний одоо яг хамаарал бүхий хүн гэвэл багш нар л байгаа. Тэгэхээр нэг ч хүн тавиагүй. 2028 онд улсын хурлын дэвшгүй та нэр дэвшгүй. Мэдхгүй. Тэрийг хараалахад арай эрт байна уу? Үнэхээр одоо би энд хэрэгтэй, багш нарт хэрэгтэй гэвэл би дэвшинэ. Тэрнээс би бол энд ямар ч өөрийн одоо хувийн амбицаар одоо компани одоо ямар нэг юм өргөжүүлэх гэвэл над хэрэг байхгүй. Зүгээр Монголын багш нарт хэрэгтэй, Монголын ирээдүйд хэрэгтэй гэвэл би байж болно. Гэхдээ одоо хэлэхэд бол эрт байна. За ингээд манай ярилцлагын урилгыг хүлээж авч өөрийнхөө байр суурийг байгаа бодит нөхцөл байдлыг өөрийн харж байгаа хараа өнцгөөс тайлбарлаж хариулт өгсөн танд баярлалаа. За. Стратеги ярилцлагын ээлж дугаартай хамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Энэ удаагийн дугаарт улсын хурлын гишүүн Мөнхтийн ойрогтон ажиллалаа.